Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр би 11 ангийн урилгаар мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэсэн өдөрлөгт хүрэлцэн ирээд байна. Энэ өдөрлөгт маань 11 ангийн маань анги удирдсан багш байгальмаа багшийн урилгаар зочилж байна. За миний нэрийг Төгс Жаргал гэдэг 1-р сургуулийн захирлын ажлыг хийж байна. За би 1997 онд Монгол Улсын их сургуулийн биологи ангийг төгссөн. Биологч мэрэгчлээ ийм хүн байгаамаа. За өнөөдөр хоёр хөлбөр нь юу вэ? Тий, та мэрэгчлээ яагаад сонгосон бэ? За анх 1992 онд 10 дахь ангид төгсөж байсан. Миний биологч мэрэгчлээ болсон учраас шалтгаан маань миний гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй. Аав маань болохоор өөрөө байгальд их дуртай бас Монгол Улсын их сургуульд эрдэмтэн ажилттай ийм хүн байсан. Энэ хүн маань болохоор дэлхийн өнцөг болонд очиж байгалийн шинжилгээ ухааныг хэмж мэдчихсэн. Германд боловсрол эзэмсэн. Германд бас Германд дээр их олон намууд зохиолыг гаргаж ирсэн. Энэ бүх зүйл маань намайг байгаль дуртай болгосон. Тиймээс одоо багш нь биологийн мэрэгчлийг сонгосон юм аа. За биологийн мэрэгчл маань ерөнхий нэр нь биологийн мэрэгчл гэж байгаа боловч дотроо задардаг. Задраад ямар мэрэгчлэр мэрэгчсэн бэ гэхээр хөрсний микрофаунаар мэрэгчсэн. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр хөрсөн дотор амьдардаг бичил биетүүдийг судалгаа гэсэн. Энүүгээрээ бас 2002 онд магистрийн зэрэг хамгаалж байсан. Тэгэхээр мэрэгжил бүхэн сайхан. Хамгийн гол нь мэрэгжил сонгоно гэдэг нь хүн өөрийгөө хамгийн түрүүнд сонсож сурах хэрэгтэй байдаг. Учир нь юу вэ гэхээр би ямар мэрэгжил эзэмшвэл надад хэрэгтэй вэ? Нэгт. Хоёрт нь би юунд дуртай вэ? Гуравт нь энэ мэрэгжлийг эзэмшснээр би эх орондоо юу хийж чадах вэ? За миний эх оронд хийж байгаа бүх зүйлүүд маань хүрээлэн хамраад хүмүүс тустай ажил мөн үү? Эсвэл ганцхан надад тустай, миний эх орны ганцхан хэсэг тустай байх уу? Их олон талаас нь харж болно л доо. Тэгэхээр одоо мэрэгчлийг сонгож байгаа 11 ангийн маань хүүхдүүд би бас их баярлж байна. Учир нь юу вэ гэхээр нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг үг байдаг. Нэг жилийн өмнө ч гэсэн эх жил төгсөх хэрнээ нэг жилийн өмнө энэ мэрэгчлээ холбоотой мэрэгчлээ бид нэр хэрхэн зөв сонгох вэ? Улс орныхоо хөгжилд яаж гар бие оролцох вэ гэдэг энэ чухал сэдвийг жилийн өмнө олж харж ийм сайхан нэвтрүүлэг хийж чадсан баяртай байна. Тэгээд мэрэгчлээ сонгохын тулд одоо багшийн дахиад хэлэх гэж байгаа зүйл нь эхлээд хамгийн түрүүнд өөрийгөө сонгороо. Тэгээд түрүүний хийсэн бүх алхмуудыг бас харьцуулж бодож үзээрэй гэдгийг хэлмээр байна. Яна ханаа хаад энэ нөө ханаа гэсэн.